Бизнесүүдээр тулгарч байгаа хамгийн нийтлэг хууль эрх зүйн ямар асуудлууд байна? Ер нь бол анханасаа яг талуудад гэрээ байгуулах үедээ гэрээнийхээ нөхцөлийг тохиролцохдоо маргаана арбитраар шийдвэрлэх үү, шүүхээр шийдвэрлэх үү гэдэг сонголт нь байж байгаа. Тэгэхээр сонголтоо хийхдээ л маш ухаалаг сонголт хийх хэрэгтэй байна л да. Тэгэхээр магадгүй яг бизнесийн маргааны хувьд бол ялангуяа олон улсын элемент бүхий гадны хөрөнгө оруулалттай компанийн хувьд ч юм уу тэд нарын хувьд бизнесийн маргаана арилжааны арбитраар шийдвэрлэх нь бол илүү оновчтой гэж үзэж байгаа. Яагаад гэхээр за одоо хамгийн наацх нь бид нарт ер нь маргаанаа шийдвэрлэлээ. Юу хамгийн чухал вэ гэхээр тэр маргааныг хянан шийдвэрлсэн шийдвэр нь биелэгдэх нь маш чухал. Тэгэхээр биелэгдэх талаас нь бол Нүүбийн 1958 оны конвенц буюу гадаадын арбитрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай конвенц байж байгаа. Тэр конвенц маань товчноор 58 оны Нью-Йоркийн конвенц гэж нэрлэдэг. Тэгэхээр тэр конвенцийн дагуу гаргасан арбитрийн шийдвэр нь бол ямар ч онлын хувьд тэр конвенцэд нэгдээ орсон одоогийн байдлаар 172-оор орсон байгаа Монгол улсыг оролцуулаад. Тэгэхээр тэр аль ч оронд хэрэгжих боломжтой. Яг л хэрэгжин гэдэг нь баталгаажуулаад улс орнууд тухайн конвенцэд нэгтгэсэн. Гэхдээ мэдээж хэрэг хариуцч буюу төлбөр авах талынхын хөрөнгө нь тухайн тэр гишүүн орондоо байна уугүй гэдгээс хамаарна байхгүй газар бол хэрэгжүүлэх гэж явуулдаг хавдаггүй. Тэгэхээр энэ утгаараа шүүхийн шийдвэртэй харьцуулахад бол арбитрийн шийдвэрийн биелэгдэх боломж нь хамаагүй, өргөн хууль зүйн боломж нь хамаагүй нээлттэй өргөн байна. Нөгөө талаасаа болохоор арбитраар шийдвэрлэхэд харьцангуй одоо шүүхээр шийдвэрлэхтэй харьцуулахад илүү хурдтай гэж үзэж болохоор байна л да. Яагаад гэхээр шүүхийн шийдвэр гарчлаа тэнгуү тэрэнд нь тухайн төлбөр төлөгч юм уу таалагдаагүй байлаа гэж бодоход гомдоод явах боломжтой. Арбитрийн шийдвэрийн хувьд болохоор шийдвэрийн агуулгатай нь холбогдлолтойгоор энэ буруу шийдчихлээ, хууль буруу хэрэгжилчлээ юм уу тийм үндслэл ярьж давзаалах гомдол гарах боломжгүй. Давзаалах гомдол гарах боломж нь бол би ямар үндслээр вэ гэхээр зөвхөн процессын үндслээр. Одоо жишээл анханасаа арбитрийн хэлцээр өнгөчнгүй байсан ч юм уу, арбитрийн хэлцээрээ аль нэг тал нь хэрэгцүүн чадамжгүй байсан ч юм уу, эсвэл арбитрийн ажиллагаа явуулахдаа аль нэг талдаа ном зүй ёсоор мэдэгдээгүй, ажиллагаанд тэгш оролцуулаагүй, арбитрчийг буруу томилсон, эсвэл одоо юу арбитрийн хамгийн том давуу тал чинь шүүхт болохоор бид нар хуйлаал барина. Арбитрийн хувьд бол арбитрийн ажиллагааг яаж явуулах вэ гэдэг журмаа талууд өөрсдөө тохиролцох боломжтой. Тэгэхээр тэр бол их том давуу тал гэж харагдаж байгаа тийм. Тэгэхээр яг тохиролцсон бол тохиролцсныхаа дагуу явна. Тохиролцоогүй бол арбитрийн бүрэлдэхүүн нь олон улсын жишгээр мэдээж манай улс дахь нөхцөл байдлыг харгалзаад арбитрийн ажиллагаа ямар журмаар явуулах хамгийн оновчтой вэ гэдгээр нь журмаа гаргаад өгч байгаа. Тэгэхээр зэрэг энэ нь одоо шүүхийн ажиллагаатай харьцуулахад хамаагүй давуу талтай. Тэгээд яг түрүү сайн давзаалах гомдол гарах боломжтой боломжгүй гэдэг дээр ярьж байсан. Тэгэхээр саяны ярьсан шиг талуу тохиролцсон байхад тохиролцоог зөрчсөн эсвэл тохиролцоогүй байлаа арбитрийн бүрэлдэхүүн өөрөө журмын тогтворчлоо гэтэл тэр журам нь хуульд нийцээгүй ч юм уу. Тийм байхаас бусад тохиолдолд ерөөсөө арбитрийн шийдвэрийн агуулгыг ярьж гомдол гарах боломжгүй. Тийм учраас тэр утгаараа яг материалын талаасаа, материалын хэмжээний талаасаа арбитрийн шийдвэр бол эцсийн шийдвэр тийм. Өөрөлд шүүх шиг 3 шатаар явахгүй. Тэгэхээр цаг хугацааны хувьд бол явахгүй. Цаг хугацааны хувьд бол хамаагүй хэмнэлттэй. Магадгүй тийм ч учраас бизнесийн арбитрийг сонгодог гэж үзэж байгаа. Одоо Монголд 14 мега төсөл гэж зарласан тийм засгийн газрын зүгээс. За нийслэлээр дахиад 24 мега төсөл. Ер нь одоо ингээд олон улсын компаниуд оролцохын төслүүдийн тоо Монголд одоо нэмэгдэх тусам эдгээр нь бас дахиад ямар нэгэн байдлаар маргаан гарлаа гэхэд арбитр руу очих магадлал бас одоо нэмэгдэж гин гэж ойлгож болох. Тэгэхээр ер нь энэ дээр монголчууд өөрсдөө бизнесийн хувьд яг ямар одоо зарчим баримтлах ёстой. Яг яагаад одоо энэ олон улсын гэрээнүүдтэй хөрөнгө оруулалтын гэрээнүүд, аливаа бизнестэй холбоотой гэрээнүүд асуудал дагуулад байна. Та энэ дээр ямар асуудал байна гэж харж байна? Энэ дээр бол маргаанаа шийдвэрлүүлэх тэр форма зөв сонгох нь зөвтэй л гэж үзэж байна. Олон улсын хөрөнгө оруулалтын ер нь олон улсын элемент оролцоотой бол олон улсын арбитраа сонгочих нь илүү оновчтой. Тэгэхээр арбитраа сонгохдоо дотор нь одоо жишээл яг арбитрийн ажиллагаанд ямар хуулиа баримтлах юм, тэр арбитрийн маргааныг шийдвэрлэхэд ямар хууль баримтлах юм гэдгээ уг нь анханасаа талууд гэрээ байгуулахдаа тэр бүхнээ сонгоод наривчлаад тусгахчих боломжтой. Маргаан үүссний дараа талууд яг хоорондоо тохиролцох магадлал нь буурчдаг байх л та тийм. Түрүү нөгөө арбитраар шийдвэрлэх магадлалын тухайд болохоор анханасаа хэрвээ талууд арбитрийг сонгоогүй бол арбитраар шийдэх магадлал тэр тухай ярихдаггүй тийм. Анханасаа сонгосон учраас тэр сонголтынхаа дагуу арбитрт хандж байна гэсэн үг. Ерөн зүгээр одоо манай хууль эрх зүйн хөгжилтэй одоо Монгол улсын хувьд хаваад үзэх юм бол жилд одоо жишээ нь хамгийн их шүмжлээд нь за их хурлаар маш олон хууль гарч ийн тий олон хууль батлагдж ийн. Гэхдээ энэ хэрэгждэггүй гэл шүмжлүүд маш их ярьдаг. Ер нь манай хууль эрх зүй ялангуяа одоо энэ их хурлаас батлагдаж харж байгаа хуулиуд хэр одоо
цаг үеийн шаардлагад нийцсэн эсвэл одоо бизнесүүдтэй холбоотой асуудлыг нарийн тусгаж өгч чадсан гэж та бүхэн хардаг. За энэ дээр яг цаг үеийн шаардлагад нийцээгүй гэдээ би одоо дүгнэх боломж бол алга байна. Статистик мэдээ бас надад байхгүй байна. Гэхдээ тухайн жилдээ чуулганаар хэлцэж байгаа тэр хуулийн төсөл юмыг хэн өргөн барьж байгаа вэ? Өргөн барихтаа анханасаа нийгмийн хэрэгцээ шаардлагыг судалж иж өргөн барьдаг сэдвээ сонгодог гэж би ойлгож байгаа. Яг манайх хууль тогтоомжийн хувьд бол юу л энэ хууль л байна. Тэгээ наацх нь жишээл зүгээр бизнесүүдтэй холбоотой ярьж байгаа учраас тусгай зөвшөөрлийнх нь тоо маш олон. Тэгээ тусгай зөвшөөрөл нь одоо зарим юм дээр шаардлагатай мөггүй юу гэж гихмитчлэн зүгээр ярих асуудал байгаа. Яг зөвхөн чиний асуултыг хүрээнд хариулах юм бол хууль батлахдаа хуулийн хэрэгжилтийн механизм нь өөрөө дандаа дутмаг. Тэгээд яг тэр тухайн хуулиар зохицуулагдж байгаа асуудалтай холбоотойгоор бусад хууль дээр зохицуултууд бас байгаа. Тэгэхээр тэр хоорондоо холбоотой хуулиудаа уялдуулж өгөх ёстой. Уялдахгүй байгаа учраас заримдаа аль хуулийн барих вэ гэдэг асуудал хүртэл гарч байгаа. Тэгэхээр яг хэрэгжилтийн механизм дээр л тулж ажиллах ёстой гэж харагдаж байгаа. Тэгээд ер нь бизнесийн ертөнцид бол ихэнх тохиолдолд тэр бизнес харилцан хамтарч хийх гэж байгаа талууд хоорондоо хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэл тохиролцож байгаа л асуудал. Тэгэхээр тэрийн заавал ингээд төрөөс зохицуулах гээд улаараа тах нь ер нь буруу. Тэр янз бүрийн тусгай зөвшөөрөл лицензийн тоог цөөлхөн зөвөөл гэж хардаг. Сая Монгол улсад одоо бизнесүүдтэй холбоотой багц хуулийн төсөл өргөн барина гэдсэн газар мэдээлсэндээ энэ дотроо эдийн засгийн эрхчлөөний хуулийг багтаах юм байна. За тэгээд тэрнтэй холбоотой хийсэн судалгаануудыг харсан чинь Монгол улсад өнөөдөр хүчин төгөлдөр 980 гаруй хууль тогтоомж байна. Энэ дотроо 350 орчим нь бизнесүүдийн харилцааг ямар нэгэн байдлаар зохицуулж байна гэсэн байна. Энэ дотроо хязгаарлсан хаасан болохгүй зөвшөөрөл олох шаардлагатай гэх мэт хязгаарлсан юм заалтууд маш олон давхурдж байна гэсэн байна. Тэр ерөн зүгээр одоо эдгээрийг нэг мөр зэгцлэх тийм боломж байдгүй. Яг та хууль зүйн хувьд харахад боломж байгаа. Тэгээд яг гол нь ямар эрх ашигыг илүү чухалчлах вэ гэдгийг л харах хэрэгтэй. Улс орн бол хөгжих одоо сүртэл сонсогдох бах. Улс орн хөгжихэд одоо хэд хэдэн шалгуур хүчин зүйл байна л да. Нэгдүгээр хүнээ хүндэлдэг, хүнээ хайрладаг хэрэгтэй байх хэрэгтэй. Хоёрдугаар бид нарт мөнгө хэрэгтэй. Тэгээ тэр мөнгийг одоо босгож байгаа, үйлдвэрлэж байгаа, бүтээж байгаа гол зөв чинь бизнесүүд шүү дээ, тий. Тэгэхээр бизнесүүдтэй бизнес эрхлэх эрх чөлөөг нь олгоод өгөх хэрэгтэй. Заавал ингээ хуулиар зогсоогоод хориглоод хязгаарлаад заавал ийм зөвшөөрлөв тэхгүй бол хориулна ч гэдэг юм уу, тий. Ингээд нөө бууж хаагаад ах тэр залтуудаа л уг нь болчих бүрэн боломжтой л гэж харж байна. Таны ер нь оролцож ирсэн одоо энэ арбитртай холбоотой үйл ажиллагаа энэ яг таны одоо өнгөрсөн хугацаанд одоо хоригдлуулсан туршлагаас харахад за Монголын бизнесүүд энэ бизнесийн харилцаанд оролцохдоо хууль эрх зүйн асуудлыг одоо хэрэглэх, хуулийг хэрэглэхтэй эсвэл үйл ажиллагаагаа одоо хуулийн хүрээнд явуулах гэдэг юм уу? Энэ ойлголт нь хэр хангалттай байна? За миний дүгнэснээр бас энэ одоо ажиллаж байгаа арбитр хэрэгүүд дээр хараад үзэхээр том компанийн хувьд бол хуулийн хилцтэй хуульчдын багтай учраас харьцангуй гайгүй. Жижиг дунд бизнесийнхэн болохоор ер нь нэг хуульчаас зөвлөгөө авдаг тийм соёл төлөвшөж эхэлж байна. Тэгэд энэ соёл нь айтайхан төлөвшчих юм бол анханасаа гэрээний эрсдлийн менежментээ зөв хийгээд явчихна. Хууль зүйн талаасаа хуульчин зөвлөд энэ гэрэндээ энийг ингэж тусах нь зүйтэй гэж зөвлөд явчихна тийм үү. Гэтэл манай ялангуяа нэг жижиг дунд бизнесүүд яадаг вэ гэхээр ямар ч хуульчин оролцоогүйгээр гэрээ байгуулчихдаг. Тэнгүүт нь дараа нь тэр гэрээнд нь хэрэгжих боломжгүй залтууд явж байна. Тэгээ одоо хамаагүй нарийн мэдээлэл хийж болохгүй байна тийм. Ямар тач хуульч хэрэглэх, хуульчаас зөвлөгөө авдаг тийм соёлыг бүр төлөвшүүлээсэ. Энэ бол зайлшгүй гарах ёстой зардал. Ерөөсөө мэдээч хэрэг мөнгө төгрөг зардал хэмнэх гэж ойлголт байж л байгаа шаардлага байгаа л байна. Хуулийн зөвлөгөөний хувьд бол зардал хэмнэхээр зүйл биш юм аа. Гэтэ тэрийг одоо харьцангуй ойлгож эхэлж байна л да. Харамсалтай нь хожимдсан хойно ойлгоод маш их зардал гаргасан хойно анханасаа хуульчтай байдаг гэж анханасаа хуульчаас зөвлөгөө авдаг байж гэсэн харуулсал дагалдаал нэлээд хүнд хэцүү байдлаар бие дээрээ туулаад сургамж аваад явж байна. Тэгэхээр тэр сургамжаас нь хараад ерөөсөө анханасаа л хэрвээ бизнес эрхэлж байгаа бол заавал хуульчтай л байх хэрэгтэй. Хуульчгүйгээр бизнес эрхлэх юм боломж байхгүй.